Улсын хурлын гишүүн гэдэг мэрэгжил байхгүй шүү дээ. Мэрэгжлийн улсын хурлын гишүүн гэж байхгүй шүү дээ. Тэгээд бүгдээрээ нэг мэрэгжилтэй байна. Одоо ингээд сэтгүүлчдэр яах гэсэн, ТМ-аар яах гэсэн, ММ-аас яах гэсэн. Тэгж хэлж байгаа шалтгаан нь үнэхээр энэ хүмүүс чинь хууль тогтоох байгууллагад тэнцэх юм уу гэдэг байгаа байхгүй. Туршлага байгаа мó гэдэг байхгүй. Үнд зүйл байгаа мó, зориг байгаа мó гэдэг байгаа. Одоо миний хийдэг ажил бол бараг би баталгаатай үнэ хэлж байгаа. Ер нь бол үзэгчд маань шийдэл. Миний хийж байгаа ажлууд өнгөрсөн 5 жил хийсэн ажлууд зарим их хурлын гишүүнээс хийгээгүй л ажлыг хийж байгаа шүү дээ. Бараг өмнөөс нь хууль санаачилж байгаа. Бараг өмнөөс нь хуулийн засж байгаа. Үндсэн хуулийн цэцээр хүртэл үндсэн хуулийг хамгаалаад би их хурлын буруу шийдвэр гаргачихъя гэдэг өөрөө явж ирсэн шүү дээ. Өөрөө бичиг барьцсан. Тэгээд тэрнийхэн дагуу засгийн шийдвэрээ зассан шүү дээ. Ингээд болоо энэ үр дүн. Одоо сүүлдээ тэгээд юм болгон дээр сэтгүүлчт нь цаас бариад жигсаал хийгээд энэ тэнд шийдвэр гаргач дээр очиод уулзаад суул зарлаад ингэдэг болох юм уу? Тэ? Тэгэхээр энэ бол тийм туршлагагүй юм уу? Эсвэл бол ийм нэг юу ч мэдэхгүй нэг ийм олонний танил те. Нөгөө нэг олон хүн таньдаг болсон чинь за гишүүн болоод үзье гэж байгаагаас бол шал өөр зүйл байна. Манаас гадна 3 сэтгүүлч намаас нэг сэтгүүлч өнөр цэцэг наарчсан намд илсээд баталгаа авсан байл. Энэ дээр та ямар ярьж байна? Тэгвэл өөрийнхөө сонголт шүү дээ. Тэ? Намын сонголт байна. Энэ бид нар бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Одоо болсон болоогүй тухай ярьдэн шүү дээ. Та нар болоогүй. Сэтгүүлчд болоогүй шүү дээ. Одоо өөрийн үгтэй хин нэг болоогүй. Ингээ бодохоор өөдөөс нэг л асуулт үүсэж байгаа. Тэгээ одоо болцсон хүмүүс удирдах байгаа юм уу? Болцсон хүмүүсийн байгуулсан хотыг хар. Болцсон хүмүүсийн байгаа энэ улсыг харалдаг унтцсан. Тэгээ үнэхээр болцсон хүмүүс удирдаад одоо болохгүй хүмүүс нь болоогүй түүхий жоох хүмүүс нь дэвших гэдэг юм. Та нэр дэвших. Тэгээ хаан улд өргөт нэр дэвших гэж бодож байгаа.